За хоёр улсын худалдаа талаас нь эхлээд ярьцлага эхлүүлэх гэж бодож байна. За мэдээж хэрэг 2024 оны эхний 11 сарын байдлаар Австрали тусдаа хийсэн экспорт бол 13.3 сая $, байсан бол яг энэ оны 11-р сарын байдлаар бол 1.3 сая $, болж нэлээд огцом юм буурсан үзүүлэлт ажиглаж байна. За өөрөөр хэлэх юм бол Австрали улстай хийж байгаа худалдаанд бол Монгол улс 55 сая $, алдагдaltaй ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь энэ гадаад худалдааг цаашдаа нэмэгдүүлэх чиглэлээр бас ямар арга хэмжээнүүдийг авах шаардлагатай гэж таныг тарж байна. Австрали Монгол хоёрын хоорондын одоо бизнесийн хамтын ажиллагааны гол хэсэг нь бол мэдээж хэрэг одоо боловсрал тийм ээ. Тэгээд боловсролын чиглэлээр ялангуяа монголчууд Австрали руу очиж суралцах асуудал бол сүүлийн үед их нэмэгдэж байгаа. Харин яг гадаад худалдаа тал дээрээ бол илүү хүнс тийм ээ. Тэгээд жижиг бүтээгдэхүүний одоо яг шууд ийм худалдааны асуудал бол нэлээд сүүлийн үед өргөжж байгаа. Гэхдээ Монгол улсад хөрөнгө оруулж байгаа одоо байдлаараа тийм ээ хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ бол Австрали улс бас нэлээд дээгүүр явж байгаа. Хэдийгээр энэ нь шууд худалдааны хэсэг биш боловч энэ нь бол ихэвчлэн улуурхайн салбараар тийм ээ улуурхайн одоо салбарт үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллагууд тэдгээрийн хөрөнгө оруулалтаар дамжиж ингэж хэрэгжиж байгаа. Тэгэхээр боловсролын салбарт бол хамтын ажиллагаа нэлээд өргөжсөн гэдгийг бас та дурдлаа. Тэгвэл бас Австрали улс уулуурхайн салбарт мэдээж хэрэг хамтын ажиллагаа нэлээд өргөжсөн ийм одоо үзүүлэлт байгаа. Тэгэхээр уулуурхайн салбарт бас хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр яг одоогийн бас явц ямар шатанд явж байгаа. За Австралийн худалдааны танхимын хувьд бол 80 гаруй гишүүн байгууллагатай. Үүнээс 40 гаруй нь бол яг уулуурхайн салбарт тэр дотроо Австралийн тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалттай юм уу тухайн байгууллага одоо компани үүсгэл гарал нь одоо Австралиас гарал үүсэлтэй юм компаниуд байгаа. Жишээлх юм бол бид нар мэдж байгаа Rio Tinto бол яг харахгүй Австралид үйл ажиллагаа явуулдаг энэ салбараас Монголын үйл ажиллагаагаа удирдан зохион байгуулж явуулдаг. Тэр ч утгаараа олон монголчууд бас Австралид байдаг Rio Tinto компанид ажилладаг тийм ээ. Тэндээс үйл ажиллагааны одоо бүрэн удирдлага нь явдаг. Энэ утгаараа бол Австралийн худалдааны танхим Озчаан болвол Австралиас одоо хөрөнгө оруулалт хийж уулуурхайн салбарт ажиллаж байгаа энэ 40 гаруй компанийг төлөөлж одоо Монголд үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд энэ компаниудын хувьд бол ихэвчлэн өөрснөө уулуурхайн үйл ажиллагаа явуулах юм уу эсвэл одоо хайгуулын үйл ажиллагаа явуулах эсвэл уулуурхайн одоо томоохон компаниудад тэр дотроо оюутлогод бол үйлчлэгээ үзүүлэх энэ төрлийн одоо салбарын компаниуд бол яхаарахгүй Монголд үйл ажиллагаа явуулж байна. За уулуурхайн салбараас гаднаас мэдээж хэрэг хөрөнгө оруулалт татах асуудлууд бас нэлээдгүй яригддаг. За мэдээж хэрэг Монгол улсын засаглалын одоо тогтворгүй орчин хөрөнгө оруулалтыг үргэх одоо хамгийн гол сорилт болж байна гэдгийг бол салбарынхан бол хэлсээр байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр яг одоогийн байдлаар энэ оны хувьд сорилт болсон зүйлийг та бас ямар байдлаар харж байгаа? За Австралийн худалдаа аж үйлдвэрийн танхимын хувьд бол Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр илүү бодлогын зөвлөгөө зөвлөмж үзүүлэх тийм ээ нөлөөлөл үзүүлэх судалгаа хийх за тэр талаар гишүүн байгууллагуудтайгаа хамтын ойлголцлоо нэгтгэж төр засагт бодлогоо хүргэх юм чиглэлээр бол үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ манай улсын хувьд бол хууль эрх зүйн орчин нь таагүй гэхээсээ илүү түүнийг хэрэгжүүлэх үйл явц хэрэгжүүлж байгаа тийм ээ байгууллага хамт олон тухайн одоо хүнээс энэ хамааралтайгаар орчуулагдах, тайлбарлагдах тийм ээ ийм тохиолдлууд их гардаг. Ялангуяа жишээ нь татварын хууль дээр бол энэ асуудал их гардаг. Одоо жишээ нь татварын зөрчил маргаан гарлаа гэхэд түүнийг шийдвэрлэдэг арга зам нь бол цэвэр яг нөгөө төрийн татварын албаны хүмүүстэй холбоотой, шууд холбоотой байдаг учраас тэндээс тайлбарлагдах, тэнд одоо гараад ялах магадлал маш багтаа учраас үнэхээр бас итгэл найдвар алддаг тийм ээ хөрөнгө оруулагчдын хувьд бол зөвхөрдөг ийм асуудал бол яхахгүй татварын хууль, татварын маргаанууд дээр гараад ах юм тохиолдол байдаг. За мэдээж хэрэг яг энэ хөрөнгө оруулалтын татварын орчин дээрээс анхаарах хэрэгтэйг бас тас дурдлаа. Тэгэхээр эх онд ямар байдлаар бас энэ хууль орчны одоо зохицуултууд болон өөрчлөлтүүд ямар байдлаараа тусгахдвал бас мэдээж хэрэг гадаадын хөрөнгө оруулалтыг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх юм бас үнцэн хүчин зүйл нь болно гэж таныг тарж байна. За татварын хуулийн хувьд бол бид нар нэмэлт өөрчлөлтийн саналаа хургуулсан. Үүн дээр бол мэдээж хэд хэдэн санал хургуулсан. Ялангуяа жишээ нь лиценз шилжүүлэх асуудал дээр тийм ээ лицензийг одоо шилжүүлэхэд татвар нь бол юу гэдгийг ямар ч тодорхойгүй зөвхөн тезүүдээр үндэслэн ийм одоо татвар
төлөх асуудал гардаг тийм ээ. Тэр бол мэдээж хэрэг жижиг дунд одоо энэ уулуурхайн салбарт ажиллаж байгаа тоглогчдыг үргээх хамгийн гол нэг үндэс болж байгаа. Энэ тийм ээ мэдээж хэрэг тодорхойгүй хугацаагаар одоо цааш хэдийн хэмжээгээр хөрөнгө оруулахаа мэдгүй байгаа тохиолдолд зөвхөн тодорхойлогдож гарсан одоо их усвэр дээр тийм ээ цаашд одоо ингэж татвар төлж лиценз шилжүүлнэ гэдэг бол хүндрэлтэй. За мөн дээрэс нь Австралийн хувьд бол ялангуяа нөгөө эцсийн өмчлөгч Австрали хүн юм уу Австрали компани байгаа тохиолдолд давхар татварын хууль учраас түүнд гардаг орлогын албан татвар бол бас маш өндөр байдаг тийм ээ 20% байдаг. За эцсийн өмчлөгчдэр бол энэ бүх асуудал нь тийм ээ Монгол улсын татварыг төлсөний дараа давхар татвар болж ингэж очдог ийм дарамттай асуудлууд гардаг. За түрүүн би хэлсэн бас татварын маргаан дээр бол хүмүүс итгэл найдвар алддаг ийм тохиолдлууд бий. Тийм учраас одоо маргаан гарлаа гэхэд шийдвэрлэх асуудал чухам яаж бид нар илүү хин хиндээ ашигтай талаас нь тийм итгэл найдвар дээр одоо үндэслэн ийм одоо маргаан шийдвэрлэх асуудлууд байх уу гэдэг асуудал дээр бол бид нар цааш байнга дуу хоолойгоо хүргэж явна гэж ингэж бодож байна. За тэгээд татварын хуулийн одоо шинжилгээ өөрчлөх асуудал бол их хурлаар яригдах үед бид нар бас саналаа банк хургуулээд явах болно. Харин хөрөнгө оруулалтын асуудал дээр бол одоогоор хуулийн шинжилэл яригдж байгаа боловч бас хэрэгжсэн яг санал авж байгаа юм байхгүй байгаа. Тэгээд хөрөнгө оруулагчдын хувьд бол гол ярддаг зүйл үнэхээр яа харахгүй тий төрийн болон төрийн байгууллагын нөгөө хууль хэрэгжилтийн тогтворгүй байдал гэдэг энэ асуудал. Тэгээд хувь хүнээс хамаатай болон тухайн байгууллагаас хамаатай энэ шийдвэр гаргалтын дээр бол яа харахгүй одоо хөрөнгө оруулагчдын эргэлзээ бол их байдаг. Нөгөө нэг зүйл бол Монголыг одоо гадаадад хардаг тийм хөрөнгө оруулах орчинд хардаг нэг зүйл нь бол нөгөө төрийн өмчт компаниудаа байнгын давуу эрх олгоод байгаа ийм хандлага бол бас гарч байгаа. Тэгээд тэр тал дээр мөн гадаадын хөрөнгө оруулагчид маань бас эрхтэгш байгаасай тийм ээ хувийн хэвшил төрийн өмчт компаниуд адилхан тэгш эрхтэйгээр одоо бизнесээ явуулах ийм итгэлцэлээр суурилсан эдийн засгийн орчин нөхцөл бүрдээсэй л гэж хүлээж харж байна да. За мэдээж хэрэг бас уулуурхайн салбарт хараад үзэх юм бол геолог болоод хайгуулын одоо чиглэлээр бас хангалттай мөнгө зарцуулж чадахгүй байна. Тэгэхээр одоо бас уулуурхайн салбартаас өсөлтөд хойш татж байна гэдэг ийм бас салбарынхны байр суурь байгаа. Үүнээс гадна амнаатын бас хувь хэмжээ байгаа л да. Тэгэхээр энэ чиглэлээрээс олон улстай харьцуулахад харьцангуй одоо өрсөлдөхүйц төвшөнд бол байж чадахгүй байна гэдэг ийм бас шүүмжлүүд явж байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ амнаа тооцох одоогийн системийн хувьд бас хөрөнгө оруулагчдын зүгээс ямар асуудлууд бас их хвчлэн хөндөгдөж ирж байгаа вэ? За амнаатын хувьд бол бид нар бас энэ жил яг PwC компанитай хамтраад цэсийн амнат дээр судалгаа хийсэн. Тэгээд манай хувьд бол энэ жил цэс дээр төвлөрч хийсэн нь яг үнэндээ Монголын эдийн засагт бас оруулж байгаа хувь нэмэр өнөөдөр тийм ээ цэсийн экспортын асуудал Монгол улсад хамгийн нэн төрөнд мэдээж хэрэг эдийн засагт одоо гүйцэтгэж байгаа өөргийн хувьд харсан. Ингээд харахад бусад оронтой харьцуулахад хэдийгээр одоо нөгөө татвар тус бүрд тавьж байгаа хувь процент нь тийм өндөр биш юм шиг боловч яг үнэндээ нөгөө нэмэгдсэн байдлаараа бодохоор зэрэг манай хувьд орлогоос нь ашгаас нь биш тийм ашгаас нь биш амнаата орлогоос нь авдаг асуудал бол бусад оронд бас түгээмэл байдаггүй жишээ юм байна. Тийм ч учраас энэ нь өөрөө маш өндөр болчдөг. Бусад одоо магадгүй энэ том хөрөнгө оруулагчдаас бусад тийм Эрдэнэс Рио Тинто ойлгоогоос бусад газар бол одоо энд тоглогчоор ороход бас хүндрэлтэй энийг бол хязгаарлаж байгаа бусад одоо жижиг дунд тийм ээ бас харьцангуй том энэ цэсийн одоо уурхайн бол хөрөнгө оруулах хүмүүсийг одоо цааш харах юм бол бас хүндрэлтэй. Энэ нь бол ялангуяа орлогоос энэ албан татварыг авч байгаа асуудал дээр бол гарч байгаа юм байна гэж ингэж үзсэн. Тэгээд тэр судалгааныхаа үр дүнд бид нар бас эдийн засгийн хороо, сангийн яам, бусад ер нь шийдвэр гаргах бүх байгууллагуудад бас үр дүнгээ танилцуулсан байгаа.